За яваа. Хаашаа чам. Ачаалаа. За сайн байцгаана уу ихэм үзэгчтэй. За ингээд энэ удаагийнхаа дугаараар уулзж байгаадаа маш их баяртай байна. Хайртай гэдэг сайхан үгээр нэрлсэн хайртай шоунд хүрэлцэн ирсэн хоёртой маш их баярлалаа. Ингээд имбаман цаашаа. Аюун цаашаа. Хамаг үүрэлтэй. Бүгдийг аваад цаашаа. Ирсэн цаашаа танилцсан. За бүгд мэдж байгаа Гоё нэртэй юм. Яг нэрээ хайртай гэдэг нэртэй. Би нэрээ YouTube-с үзэж байгаа тэгж бодсон шүү дээ. Ингэж хэлж байгаа. Эхлээд танилцуулж ганаа гэж хэлээрэй гэсэн тийм. Тийм учраас Яг асууж байна. одоо театр одноо. За жиг бол одоо бүх хүмүүс мэдж байгаа. За тэгээ мэдээж агуу байна ба. Ийм хүмүүс байна. Зүгээр хайртай гэдгийг би бодсон баг хүмүүс хайр бол янз янз тийм. Даав ээжийн хайр, үр хүүхдээ хайрлах хайр. Тэгээ гоё гэргийгээ, ир нөхрөө, хайртай охиноо, хайртай залуугаа хайрладаг. Тэгээд хайртайгээ 3 цэгтэй шүү дээ. Тийм учраас гоё. Энэ бол дандаа гоё юм нандин одоо хин нэгэндээ хилдэг үг болов гэж би боддог байхгүй. Аава би таньд хайртай, ээжээ би таньд хайртай, чамдаа би чинь хайртай. Дандаа сэтгэлээ угаас хилдэг учраас энэ ч гэсэндээ гоё ингээд сэтгэлээрээ гоё чөлөөтэй өөрийнхөө байгаасаа гэсэн үг. Үзэгчтэй хайртай шүү. Шууд боломжтой. За, сонь сайхан юу яцхан одноо ч кино тоглоо бүр цаач наашаа мэд. Тэгээд жоохон наашсуу. Магаар угаа янз бүрнээс За ясим дээр чи нэг ангиж үзээгүй байсан шүү. За, хот үзчихлээ. Бодлаач маа гэж чи. За зүгээр. Тэр энэ үнэхээр үзсэн юм шиг л ярина шүү дээ ойлаа. Би тэр нэг киног үзсэн байхгүй юу? Эрэгтэй хүн дотор нь орчих. Юу лээ шок. Эмэгтэй хүн эрэгтэй. Юу лээ эрэгтэй хүн. За юу мэдгүй нэг чи ямар ч нэг хүүсэн солигдсон нэг юм иршин зүр гаргадаг. Тэгээд ийшээ бишгээ гараад цуудаж утсан. Амьдрал дээр тийм шиж унтдаггүй л واخхой. Араасаа ингэж боддог. Ингэж боддог байхгүй юу? Ханараас судалгаа. Заван байрлууд байна гэж. Яа дараа нь айгуу одоо энэ гурван ганц эмэгтэй голдоос болох чи хитэн л. барьж идчихин гэж яарах үү те. Тэгээ уул нь яг 2-2-ороо байсан байхгүй хуйлтна. Маа нөгөө Ака Ука маш хүн таниад төрсэн байна. Тэгээд урд нь бас бидний бичигээ тайдэр нэг ярьсан. Тэгээд харамсалтай нэг хүний буруутай үйл ажиллагаас болоогүй шүү дээ. Тэр хэнийг хэлээд явах вэ? Тэгээ өнгөрсөн дээ. Тэр жоолгүй юм шүү дээ. Тэр хүмүүс яваад тийм. За тэр чи яах вэ? Тэр чи яах вэ? За уран бүтээлийн талаар гоё ярил л да. Уран бүтээлийн ингээ дараалал ярьч те. Уран бүтээлийн бол айгүй их ариун олцтой байгаа энэ жил. Тэгээд нодлон яг Томлогоотын граммас гэдэг яг инээдний киноноор яг ангуудаа он гараад шууд гэрлэн төхөө 40 ангит олон ангит инээдмийн уран сайхны кино. Сериалын гол дүрт тоос юм аа чи. Та би танд юм уу? Яг үнэ хэлэхэд танихгүй. Би гэхдээ GT одод өмнө бид нар манай фантастикийн продакшны можих хэднэртэй бид нар нэг танилцж байсан. Тэгээд хайлт манай гэргийн. Тийм. Манай гэр бүл. Үу яана тийм үгүй. Үгүй нөө. Бурхан минь. Заавчлаараа зөв мөрөдсөн баа гэж. Жохоо мөрөдсөн баа. Үнэгээсээ үлээж Би амар үнэнгээс үлээжсэн. Нэрнгээс юм. Тэгээд түрүүнээс хойш нааш султаа молдаа гэдэг. Нэрнгээс юм болоо гэж бодсон. Тэгээ ерөнхийдөө бол гэрний болох магадлал танилцж байгаа. яг хуваар бодоход би танилцж байгаа юм. хуваар бодоход гайгүй гэж магадгүй л гэж бодчих. Тэгээ юуны гэрэн дохиогийн би нэр юуг нь үзсэн байхгүй юу? Нэг муви боксороо трейлер нөө. Трейлерийг үзсэн. Яг нэг киног нь үзсэн амжихгүй байгаа. Би ч ихний 3 ангийн үзэл тэгээ байсан. Тэгээ одоо тэгээд драмын театрын 85 жилийн гэдэг амар завгүй. Тэгээ шинэ уран бүтээл. Би чамаагаа харахын тулд ТV авъя да. Яа. Чамаагаа ороо олгон харахын тулд. Яа на энэ зургтай би одоо яг энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс одоо бүр нэг камераас нэг нэвтрүүлгийн уур амьсгалыг юм ямар ч болоод хувирч болчихгүй дээ. За чи тоглолтоо хийж байгаа. Би тоглолтоо хийхгүй биш. Танаа манай бүлэг тийм бүлэг тоглолтоо хийж байгаа. 11 сарын 18-нд. Ойрцсон юм шүү Тийм, эх 7 оны 5 дахь өдөр гэсэн үг. 11 сарын 18-нд 19 цагаас UB Palace-ын Royal Tank-нд. Бид нар одоо яг 10 жилийн ойг л одоо л хийж байна. 5 жилийн ойг гэж нэг хийх гэж байгаа. Тэгээ за боли 10 жилээрээ нэмсэн хийгээд орхисон. Тэгээ хамгийн сүүлдэх юм бол яг бидний дундаас гэх юм уу яг том хэмжээний тоглолт гэх юм бол миний тоглолт 14-нд 2 жилийн өмнө тавигдсан. 2 жилийн дараа. Ганаа өтөрөөс тоглолт хийсэн. Тэ. Тэгээ битээр юу яах чаа. Зохион байгуулцаа тоглолт тийм. Тэгээд ямар тоглолттой гэх юм бол Mongolian YouTube Hits гэдэг одоо хийдэд одоо YouTube-д хамгийн их одоо үзэлттэй байгаа гоё залуучууд тийм бүгдүүд одоо гоё дуучид хамтлагуудаа гоё урьж оролцуулаад гоё тоглолт хийх гэж байна. Гэтэ хамгийн амар нь G-ийн тоглолтод давхцаа нас тийм 18-нд
5 дахь өдөр. Алцхоо. Алцчихгүй чи нэг сегмент нөөр юм чинь. Зэрэгтэл нөөр. Манайх бол ерөөсөө ерөнхийдөө ч байх гэдэг 100% хипхоп. Тэгээд клик бүүм бүлгийн 10 жилийн ойн тоглолт гэдэг утгаараа яг клик бүүмийн сонсогчд дэмжигч те. Тэр хүмүүсийн одоо хүрээнд ингэж цуглах тийм байхгүй. А YouTube гэдэг чинь нөгөө YouTuber-үүд байгаа шүү дээ. YouTube үзээ сууж идэг. Тийм хүмүүс тэр чинь урсгал чиглэлд баригдахгүй, ямар нэг хамтлаг бүлэглэлд баригдахгүй те. Яг л чөлөөтэй хүмүүс. GS бас нөгөө уран бүтээлээ бас олцтой байгаа шүү дээ. Микроны босс 2-ыг зураг авалтаар сая Тэр ийм таа айгаа заа кино мэнээр занмал зомсон юм биш те. Хоёулаа л кино чи ч бас кино мэн. Тэ би бадралаа. Чи ч бас кино тоглосон шүү дээ. Чи хоёр цуг тоглоо. Микроны босс нэг чинь бас нэлээд газар авсан кино шүү дээ. Тэгээд тэр нас маркетинг бас чи орсондоо ч бас айгүй их тийм хүмүүсийг дуудсан байх гэж би ер нь боддгийг. Хоёр нь ч гэсэн ерөнхийдөө яг тэр яг нэгдүгээр ангийн бас нэг өөр найруулагч найруулсан нь. Ер нь өөр найруулагч юу одоо? Нэг найруулагч хоёулынгийн найруулагч. Нэг л одоо Milk кино компани гэх нэг л хийж байгаа л да. Гэхдээ нэгдүгээр ангийн нь бол Мөнх бат гэж манай найз маань зохиол юм бичээд Жага гэж найз маань найруулсан. Одоо энэ удаа Мөнх бат найз маань зохиол юм бичээд бас давхар өөрөө найруулж байгаа. Тий. Би хэрэндээ л ийшээгээ хандраалах. Нөгөөх маань намайг даваалт тийшээ хандраалах. Би одоо яг уран бүтээлийн бүхэл ингэж яана. Тэнгүүт би хөтлөгч нь өөрөө юм шүү. Үгүй өөрөө яг тэгсэн шүү дээ. Тийм биз дээ байна. Яг тэгсэн. Ерөөсөө асуух бид нар асуух биш шүү. Хоорондоо асуугаад бас яриа хацсан. Микроны босс бол яг үнийг хэлэхэд бол тухайн үед бол хүмүүсийг асар их байлдан дагуулсан кино шүү дээ. Тэгээд нөгөө яг бүтэн кино чадах гараад бүтэн 1 сар болцсон байхад би одоо нэг хамаатан садныхаа хүүхдүүдэд өглөө 11 чи билет авч өгч чадаагүй юм да. Заалан битүү 11 чи билет дууссан гэсэн. Тэгээ бас айгүй бас өөрийн чинь тоглолт амарлаг энгийн тоглож энэ төр. Би уран бүтээлч юмд айгүй хараад. Харин би ингэсэн аахгүй. Би чи одоо жүжигчин хүн биш те. Би чи нэг юм сэтгүүлийн бакалавр гэж өөрийгөө яриад байдаг. Тэгсэн чи цаа чин 6 кино тоглолцсон. Юу вэ? Алттай кино ч юу вэ? Тус 7 сарын 1 байна. Үндэсний телевизийн нэг сериал байдаг. Нарны жимгээ за тэгээ зангарга гэх мэтчлээ. Одоо ингээд микроны босс 40 ангид кино, 6 кино, 1 кино. Би үл яг 20 секунд л гардыг шүү дээ. Ер нь тэр кинон дээр чи хайлт нүд гараад байхгүй. Тэгэл дуусчих واخ. Яг манай Эмбагийн хийсэн нэвтрүүлгүүдийг ингээ харах юм бол кино шиг шүү дээ. Бас тийм хийх ток шоу байна тий. Одоо энэ хайртай байна. Зөндөө ер нь бол ток шоуны би хаан гэж ойлгож байгаа. Гэтэ би Эмбагийн ток шоунд би одоо яг Эмбагийн ч явахад одоо бол та хоёрын ток шоу тий. Одоо гэхдээ яг Эмбагийн оролцсон ток шоунд би одоо анх удаа орж байгаа шүү дээ. Урд нь үннүүд яагаад намайг өрдгөө байсан би мэдэхгүй. Эмба энэ сэл яагаад намайг өрдгөө байсыг би мэдэхгүй. Гэтэ орчихсон гэсэн бодолтой байсан. Өө нэг бодлого гэхдээ өөрөө орно шүү дээ. Тэгээ манай Эмба чи тэр ток шоуны хаан гэж би өвдөө ордог байхгүй. Миний нэс намайг шилжчихсэн шүү дээ. Тэгээ сая уран бүтээл ярьж штэ зүмөрөө тий. Уран бүтээл манай Эмбагийн уран бүтээл бол энэ бас нэг уран бүтээл байгаад энэ цааш. Манай битээр нэг найзынхаа нэг арга хэмжээнд орж тоглосон юм. Тэгээ манай найз готлвөө. Би ч нөгөө нэг одоо яг камерын өмнө манай Эмба ингэдэг бах гэж бодсон чинь тэр арга хэмжээг бол чинь ойлуулж байна. Инээлж байна. Оо за. Маань ч маа чам шүтсэн шүү. За энэгээр юм хэлэх чинь би яг нэг хэлчихсэн. Хэдэн нэг нэвтрүүлгийг яг хөтлөж байгааг нь би харсан болохоор одоо сэрийн хоёрыг ч юм уу те харж байсан болохоор өөрийн гэсэн арга барилтай нэг юм өнгө өгдөг штэ тийм ийм өнгөтэй хүн ийм их стил гэж гэдэг. Ер нь магтуулагч их зүгээр юм биш тэр бодоод дандаа муу болсон. Яг ингэж одоо за одоо ганаг руу би ингэ бас ингэ уран бүтээл болон хувь хүний ч юм уу тийг ингэ яриа штэ одоо жи болон жишээ зөвхөн яг уран бүтээлч дуулдаг талаас ч илүү тийм бас үнцэрхэг тал надад их бас гомгш мас санагддаг байхгүй юу яг үеийнхэн залуучуудыг хувьд штэ Монголоо гэсэн яг юм сэтгэл нэг юм өнөртдөг дээр нэм өнөртгөөс гадна бүр юм ингээ хажууд нь яхад юм бас юм залуучууд олон байгаасаа гэсэн юм бас урайлах. Тэгээ урайлах тийм маягаар байдаг. Би өөрөө бас их айгу тийм юм эмоцтой уран бүтээлч юм бол гар цагтаа зөв байдаг болохоор тэр талд айгу тийм гой санагддаг. Эйгүү мэн. Магтаалах уу? Эйгүү мэн. Одоо тийм гой санагдахгүй. Эйгүү мэн. Ер нь би энэ талаас нэг гоё юм ойлгож байна. Хүн гоё, би биндээ гоё, урны сайхан гэж байна. Хайртай гэдэг нэвтрүүлэг үстэй. Энд айлмаар яаж хувь хүнд бодогдсон байна. Тэгээ 3 адилхан аав өвөө байхад бас илүү жирүү ингэх ухаал. Ингээ алтаараа Монгол зан хөдөлдөг. Зүгээр яхад нэг урд нь бол ингээ уулзчихсэн тэгэл яхад надтай бол битээр бол яг анх ингэж л яг өөдөөс анх удаага яг ингэж би танилцж байгаа байхгүй. Чамтайчсан би өнөөдөр ганд. Та хоёр учиртай бид нар мэдчихэ. Ганаг өдөр бид өмнө танилцчихсан бид нар тий. Би бол ганаг мэднэ. Бид нар
Тэр утгаараа шин танил гэдэг утгаараа илүү бас point. Тий. Тэгээ би одоо имбакс би бас Та эргүү амар сериосны хүлээж авах. Тэгвэл ийч одоо ингээд хүүхдтэй юм байна, ихэр хүүхдтэй юм байна. Олон том үзчихээ. ямар ганц эмгтэйг сонсчаад би бүр 3 тишгээ энэ нэг Заваарсан байсан хандах юм яриад ах юм айгуу Яг соёо. үнэ хэлэхэд Тий? бид гурвал одоо хин илүү вэ гэх гээд байна л да. Мань ч цаан хамгаалсан заяа. Мань ч энэ хоёрыг савраас аваад зүгээр аваад зүгээр. Та нар тус тустай амар амбицтай хүмүүсээ хин хиндэ дийлдэхгүй. Яг 4 амбицтай хүн энд цугласан байгаа яасан дээр. Тийм байна. Яг яасан дээр ингэж цугласан байгаа. Ока шүү дээ тий. Ока. Ока аюу гоё хүн байхгүй сайн. Тэг ингээд яг ингээд чимээг ингээд сонсоод суугаад байна. Найз нар ингээд бөөнөрөө сууж их чинь нэг чимээгүй тийм хүн байж л байдаг шүү дээ. Хамгийн гол нь хүмүүс тэрийг ингээд олж харахгүй. Ока яа суугаад аа тий. Ингээ бөөнөрөө сууж байхад ингээ нэг Чи тийм тэгээд албаар ягаад тийм уукаг дуу цууддаг тийм уукаг ингээ ягаад өрийг гэж гоё шүү дээ. Би ока айгүй гойдог байхгүй. Сууж юмнээс хүн ингээ бүх юмыг хүн байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй байхгүй. Заавал одоо ингээ ингэсэн хүмүүс биш те. Ингээ чи ингээ сууж л явах хэрэгтэй. Энэ нь яг бод бүгэн амьдрал байхгүй. Хэрвээ найз нарын гоё уур амьсгалыг бүрдүүлж ярих гэж хэлвэл тийм хүн яг миний нэвтрүүлгийг дутаад байгаа байхгүй. Тэгээ би сууж ирэх. Тэгээд сүүлийн ока гоё байна. Үзэр ока юу чи те. Гоё ингээ заримдаа гоё хоржонтой гоё үг хэлчихэж байгаа айгүй тийм айтан гоё. За иймэрхүү. За ингээ багтсан хэсэг маань үгээр өндөрлөө одоо 2 дугаар үе шатанда цөмөрөө орцгоо. За тэгээ. Ер нь ингээд нөхөртөөгөө ч юм уу, залуучуудтай ч юм уу, хүнтэй ч юм уу ер нь дээдл хідэн цаг хугацаар ирсэн. Ажил хэргийн тал дээр сүүлийн үед айгүй их тийм баг киноны зохиол ярих айгүй хэмжээний ийм ярилт. Хувийн харилцааны талаар. Тийм тал дээр бол ерөөсөө ярих шаардлагагүй юм гэдэг байна. Яг гэвэл би гэр бүлтэй. Тэгээ яах ч ямар учиртай. За ингэ. За илүү юм хүсчээд уучлаарай. За ямар ажил хэрэг болоод тийм би юм бол чулуухан байх хэрэгтэй. Чи Би амар ярьжсэн. Тэгээ их нэртэйгээ дээдл нь өмнө нь ч дээдл нь одоо яг мэдхгүй байна. Тухайн үе чинь ингээл нөгөө нэг өсвөр наснд байх чи тэгэл гэр мэрийн утсвал тэгэл мангар удаан тэгээ утсын төлбөр дараа нь гарч мараал ганц хоёр оруулгуулж маруулгуулт л байсан шүү дээ. Тэгээ үннийг хэлэхэд бол тийм л байсан. Яг тэр урт ярих хугацаа бол шүү дээ. Хол байгаа хүмүүст айгүй хурд ярьдаг байхгүй. Олцсон дээр нь гэдэг утгаар нь одоо чиний цагийн хуваар яг ийм хойлоо тэдэн цагт тавд ич гэдэг юм уу те. Найзханд байгаа Америкт байгаа найзханд. Яг шүн яг холбогдоод Америкт байгаа тэгээд маа найзханд тав. та найзч хүнтэй суцаа. 2 3 хүүхэдтэй. Наач хэрэггүй мэн. Наач ястаа хэрэггүй мэн. Бүр яг ихнэр хайлтын юу юм Яа, наач ястаа хэрэггүй. Шинээр хайртай гэдэг нэвтрүүлэг чинь имбад ихнэр хайх нэвтрүүлэг. Тэгээ нэр мөрийн дөр хайртай байх гэсэн шүү. Тийм байна та. Чи Би нэг гоё юм хэлэхэд бид дөрвчин дөрвөлөө цуг амьддаг байсан юм. Камертон чинь. Тэгээ дөрвөлөө цуг амьдрахаасаа өмнө мань дөрвийн нэгнийх нь гэрт утас байдаг байсан. Одоо нэг гар утас байхгүйсэн шүү дээ үе чинь. Суур утас те. Тэгээ суур утас. Тэгэл манай Эбагинд байдаг байсан. Тэгэл Эбагийн дөрвөл очиж чонох айгуу дуртай. Тэгэл нөгөө танилцсан охтуудтай Эбагийн гэрийн утсыг өгч чинь өөр холбогдох юм байхгүй. Тэгэл орой хүлээгээ суучих. Тэгэл сулааж аваад энэ хинтээ ярих гэж натаа өнөх ярьдаг байсан юм байна. Нөгөө гуртаа л ярьдаг байсан. Тэгээ нөгөө гурав чинь шинжэнгөө юм ярина шүү дээ. Би чинь тэнд хажууд галгаад очсон юм гэсэн тэгэл. Тийм сайхан дурсамж сэргээсэн имбада маш их баярлаа. би бол бараг 15 6 цаг маг л ярьж исэн. Пөө. За би бол цаг маг л юм байна тийм. 15 6 бол арай. Цаг маг хавцаа бодож ирсэн шүү дээ. Өө энэ хамгийн Өө та нар л миний рекордонд л хаач байхгүй. 15 6 цаг бол ярьж лээдэг. энэ утасны цэник миний асуудал яг юм. Тэг цэнгэлж байгаа л ярина шүү. Тэгээд бүр уяатай л ингэж явах Цэнгэлж ярина шүү дээ. Нөө нэг сүүл гарсан хаалга утас үлээ тэрүүгээр бити яриад дэлбэржин гэсэн шүү. Эс долоо тий. Тэр чинь Олон яриул дэлбэр. Нот долоо тий. Гэхдээ яг би маркетинг санахгүй. Ямар ч нэг утас дэлбэржин гэж сурах гэсэн. тэр чинь сөрөг пиар гэж байгаа шүү дээ. Дэлбэрдэг гингүүд хүмүүс бүр их дуртай дургуун хүнд авч өгдөг маа. Ямар Нүүр моцаачлаа. Нүүр ямар сонирн болоод. Заавал яриачтай. Амар ухтай. Тийм террористууд Хорон муу санаатай байдаг тий. тэгж ин гिचээлээ. Ям зүрийн тэр утсыг нэг тролтцсон тийм вайнууд яваадсан шүү дээ. Яг цэргүүд мэргүүд гардапти орж идэв. Яваад. Боломжтой байхгүй 15 6 цаг бол дэлбэрэхэд хангалттай хугацаа шүү. Гэтэ надад бол тэр нь бол нэг 20 минут 30 минут л ярьж авсан санагддаг шүү. Яг тэр Айгу амар гүн орсон юм байна тий.
Тэр нь тэгвэл амба зүгээр айгүй Бүү хөт. гүнзгий дурсан хайрсан. Армаач айгүй армаач үгүй юм байна. Тэр нь юм байт юм шиг. Одоо чи нэг дургуун хүнтэйгээ ингээд нэг ингээ хамт байгаад нэг 10 минут хамт байхад нэг 2 3 цаг өнгөрсөн юм шиг санагддаг тий. Яг дуртай хайртай хүнтэйгээ хамт байхад 5 минут өнгөрч байгаа. За одоо нэг 20 минут өнгөрсөн дөг ингээ харахад 3 цаг өнгөрсөн байдаг ч юм. Тийм хүн байдаг шүү дээ. Тий. Тэгээд одоо ингээ имбагаас асууя л та тий. Одоо би имбаг бол энэ олон жил найзалж ин битээ. Энэ хүн дандаа ингэцээ хийж идэг. Байнга инээмсэглэлтэй. Даан гоё ингээл хөвгөлтэй найраатай ингээд хүний нэг дотоод сэтгэл хийж байдаг шүү дээ. Би заримдаа ингээд нэг Берлин бүтээр явж байгаа асуусан байхгүй. Чи надад ингээд ингэсэн. Чи үнэхээр манийга хэцүү үед бол мантен байсан шүү гэдэг чинь. Тийм болж энэ кофе тооцоо юм шүү. Тэр гоё дотоод сэтгэл хийж байгаа. Тоглоом болгоо. Тэгэл багаас би ятан асуудаг байхгүй. Хамгийн сүд эзээ байсан юм шиг. Чи юу яг ойлж үзсэн үү гэж асуух юм. Тэрийг тэгэл нарга инээдэн нарга болгоод тэгэл өнгөрч. Энэ завшааныг асуугаад ашиглаад за миний найз. Би чиний бүгдийг чинь мэднэ те. Төө. Тэгээрээ сүлдүүлээд байгаа байраас мөнгө нэх гээд байгаа. Стихийн одоо яг энэ сайхан талбар дээрээс хамгийн сүлд миний найз хизээ үлсэн бэ. Ер нь миний найз юу бодож авд юм бэ гэж. Би сайхан явж байгаа сайхан зүйлээр бусдаа уулзах хэрэгтэй. Болж бүтэж байгаа гоё юм аа. Тэрнээс би зовж байгаа, зүдэрч байгаа тий. Одоо миний найзалж байгаа 10 жилээсээ найзалж байгаа найз нар ч гэсэн одоо намайг хинтэйгээ хаана амьддаг ч мэдтгүү. Би тэгээд тэдэрт одоо миний амьдрал юм байна. Би энэ охинтой үргэлж байгаа. Энэ охиноос салсан ч гэдэм юм уу. Одоо ингэсэн тэгсэн ч гэдэм. Тийм хувийнхаа тийм юмыг бол миний хүнд юус ярьдгүй байхгүй. Одоо ганаа битээр бол 97 оноос хойш найзалж байгаа. Тэгээд ганаа бол намайг одоо ингээд дандаа асууд. Юу вэ? Яаж юм? Юу чи яаж юм? Юу ч ярихгүй. А уйлсан гэдэг юм бол шиг чихгүй ч юм шиг те ярихаар аман зүгэл амьсгалдаг юм уу хаашаа тэгэхээр. А би ихтэй ярьдгүй. Юугаар би бол мэдээж хүн гоё юм үзээд огшоод хүн уйлна те. Гоё кино үзээд ингээд уйлна. Амьдралд хөгийн юм тохиолдоод ингээд уйлна те. Гэтэл би бол тэ зүрсгэлтэй. Гэтэл би бол хязгааш хинт шилдэггүй. Яах юм? Гоё хүмүүс ингээд байнгын ийм хаппи гал тэгэрэн л байж лээ гэж л бас бодож байгаа юм байна л да. Тэгэхээр уйлдаг тийм хүн хаана айгуу дайландаа тэгдэг. тэгэл ингэж уйлна. А одноо яах вэ? Хамгийн их хизээ ойлоо. Бид нар бол байнга уйлаасан шүү дээ. Оо. Тийм шүү дээ. Эдгээр чинь чат маа. Бид нар чинь одоо ингээд тайзан дээрч вэ, зураг авалт, кино зураг авалтан дээр ч тэнгүүтээ зүгээр нэг уйлаад болчихгүй штэ. За офши нэг уйллаа, сэрэдний нэг уйллаа. Одоо нүдэрсний детал. Бүр аа штэ. Энд чинь бол яг мэрэгжлийн үүднээс уйлалт одууд нэрээ одоо ста нэрээ зүгээр нэг за нэг одоо дүр мөрөө бодох ч юм уу дотоод яг тухайн ситуац бодоод ингээд бол тэгэл байнга бэлэн л байх. Ер нь ямар ч нэгэн аюулын одоо шууд маргааш нэг одоо чи энэ дүрийг нөхөн шүү өмнө нь тоглож ирсэн би хийсэж тэр дүр дээр гарч байгаагүй тийм дүрийг бол өнөөдөр нь бэлдээд маргааш шууд тэр дээр гарах тийм ерөнхийдөө байлдаа нэг бэлэн байдалтай байх. Ийм л мэрэгжил ахгүй. Битгүй надад л ингээл одоо эмэгтэй миний эргэн тойрны эмэгтэй ээж ч юм уу эхнэр ч юм уу манай охин ч юм уу те намайг хүрээсэн 3 сарын эмэгтэй юм л та. Уйллаа нүдрээсийн үзлээ би зүгээр шууд салгах шааш нэр юм. Яна. Нэр ингэсэн бас шууд нэрээ. Гочгүй болно. Аргаа барахаараа хүн ч юм уу уйлна штэ эмэгтэй хүн ялангуяа. Гэтэ тэрнээс эмэгтэй хүн бэлэн байгаад биш байхгүй юм. Бэлэн нулимстай хүн эмэгтэй хүн байдаг гэж үгүй шүү. Гэхдээ би ч яг би яг тэгж жиг бол их зөөлхөн яг надрахуул хүн. Би ч гэсэн яг. Гэтэ би мэдээж яг жигийн хэлдгээр салга аашна. Гэхдээ би дандаа боддоо шүү. Миний толгой ингээд давхар ингээд ажиллаад шүү. Айгуу сонио. Ингээл өрөвдөөл ингээд хайрлал ингэж байгаа ч гэсэндээ би ингээд яг бодоод идэх юм имийн бодоод санаатай юм биш. Тийм байх. Амар санаатай юм биш. Ман ч бол ингэдэг юм. Уйлж яхад нь дагаад уйлчих санагддаг байхгүй амар. Тэгэл хоёулаа сайхан уйлч. Тэгэл заримдаа бол ингэж боддог байхгүй өөрийгөө өмөрдөв. Одоо тэр хүн чи намайг ойлгохгүй нэгээл уйлж байгаа шүү дээ. Тэ? Тэр хүүхэд ч гэсэн бас нэг хийлд орж араагүй болохоор бүр хэцүү шүү дээ чи. Юм ойлгуулж чадахгүй. Тэнгүүтлээ тэгээд намайг ч гэсэн орондоо тавиад үзээч гэж бодмоор байдаг байхгүй. Заримдаа заримдаа байдгүй. Заримдаа. Одоо энийг үргэлжлүүлээ. Ажил улаан цагаан 100% бас
өөрөө буруудах үе байна шүү дээ. Байлгүй хүн юм чинь мэдээж төгс байна гэж байхгүй шүү дээ. Гэтэ хамгийн Тэгээ гоё заримдаа тийм бодол байдаг шүү. жирэмсэн байгаа эмэгтэй хүн л айгүй гоё шүү дээ. Тийм. Тэр хүний нулимс болвол юу нэрж мэдхгүй ингээл цайг нь аваад уучихгүй. Тэгээд уулч. Айгүй гоё. Тэгэл арай ягаад цайг чинь ягаа уулч юм. Чи би цаа аваад уучлаа гэж. Гармаа тэр ялгарч идэг Тийм байхгүй. Уйлалт болгоныг яг тийм үнэлэх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүний уйлалт гэдэг чинь тэр болгоныг тийм. Эрэгтэй хүний нулимс бол үнэтэй. Чи эзэвс. Ховор баха. Ховор гэдэг. Түрүүн зөндөө цөмөр кино ярьсан шүү дээ, тий. Кино бол одоо жишээлбэл ингээд нийлмэл урлаг гэж ярьдаг, тий. Энэ бодит амьдралыг жоохон хэлбэршүүлаад ч юм уу уран сайхны аргаар үзвэл ер нь бол бодит амьдрал гэсэн кино. Тийм. Амьдрал дээр байгаа юм одоо Бодит амьдрал чинь зөвгнөлт ч байна. энэ зөвлөлт мөнгөлтийг бүр ингээд аваа хийчихээ заяа. Тэгэл хайр сэтгэлийн кино мэн драмын кино бол ер нь бодит амьдрал өстэй. Амьдрал дээр байдаг юмас Байдаг юм байна, тий. Амьдрал чинь ингээд айгүй олон юм тохиолддог гэж ярьдаг, тий. Янз янз юу ч тохиолдож болно гэж. Тэгэхээр кино ингээд драмын хайр дурлалын кино ингээд үзэхдээ тэнд бол үнэн юм байх магадлал өндөр тийм үү? Драмын кинонд тийм. Энэ болохоор комедид орохгүй байгаа шүү. Комеди биш тий. Комеди Тэр биш. хүмүүсийг одоо нөгөө гана түрүүний хоёлын ярьдаг шүү. Гэрлэн дохоо гэдэг киног. За юу. Амьдралын 3 өнг харуулсан кино гэдээ манайхан ингээд тайлбарлаад өгсөн байгаа хэрнээ надад амар сөрөг мэдээлэл ирсэн байгаа. Наач тест амар ааштай дээр нь эмхтэй хүний айгуу тийм хизээ юм ихнэр байсан юм байсан ч гэдэм үү те. Тэнгүүт нь айгуу тийм хитрхи ааштай үзүүлж юм. Тэнгүүтээ нөгөө бараа ах чинь хитрхи амар тийм олон хүүхнүүдэд холбоо. 3 өнгийг илтгэсэн ийм кино бол эн чинь зүгээр л ногоон гэрэл бол хитрхи фри амьдрал нь тийм фри байж болохгүй гэдгийг л бүгд болохгүй шүү. Ийм байж шар гэрэл нь ийм байж болохгүй. Улаан гэрэл нь хитрхи аваар ассан байж болохгүй гэдгийг гэр бүлтэй байж нөр хөвтэй байж болно те. Гэтэ тийм нэгэндээ базуулсан эргэтгэж байдал нь алдагдсан ийм зэрэг болж болохгүй гэсэн мессеж өгж байгаа болохоос биш бүгд ингэж жоон хэтрүүлэгтэй маягтай гэдгийг. Тэр яхаа нэг миний бодлоор бол уушлаад тасалчлаа тийм. Миний бодлоор бол юу юм шиг байна. Бас нэг зарим нэг үзэгчд маань гэх юм уу те. Айгүй юмыг аим тийм хүн дээр тусгаж авдаг яг үнэ. Тэгээ киног бүр яг бодит болгож хүлээ. Бодит амьдрал дээр одоо яаж байгаа шиг. Чи одоо ингэ бичих юм гээд. Тэгсэн тэр чин кино. Тэрийг зохиол ийм бичиж байгаа. Найруулагч найруулж байгаа. Зураг авалтан дээр текст ийм өөрчилж байгаа тий. Ингээд явж байгаа. Яг тэр хүний уг мөн чанар гэж чанар уг нь биш шүү дээ. Тэр уг дүр байхгүй тий. Уг мөн чанар гэж ойлгочих юм шиг. Чи одоо над дээр чи одоо тэр нэг үнцэлээс олон анги кинонд тоглож байгаа ч гэсэн амар их тийм хандлага гарч ирсэн аахгүй тий. Юу гэдэг чинь чи одоо нэг баяа хэлний хүүхд одоо тийм нэг ажилчны найз өхнийг авах гэдэг дээрлэхэд тахтай чи юм яг бодит амьдрал өөр ойлтой тий. Тэгээд нэг би бүр тэгээд гоо чи одоо дүр штэ гэж нэг хэлнэ кино штэ хоёр хэлнэ жүжиглэлт штэ гурван хэлнэ сүнэлтэй Яа шинжтэй надад ч гэсэн бас учирдаг байхгүй. Би ч бас дөндөө олон клиптэй. Клипэн дээр янз бүрийн хүмүүсийг тоглуулна. Тэнгүүд тэр клипийг чинь нэг хүн зохиолыг гаргаж байгаа. Нэг хүн тэр клипийн тоглох хүмүүсийг чинь олж байгаа. Нэг хүн нөгөөх нь зургийг авч байгаа байхгүй. Тэнгүүд бид нар яадаг вэ гэхээр зүгээр очиод дуулдаг. Тэнгүүд чинь л одоо над клипэн дээр гарсан охинтойгоо ийм энийг нь ганаа өөрөө тийм маа. Ингээд энэ хоёр ингээд. Тэгээ цаараас одоо найруулагч гэсэн үүрэг далрах. Та хоёр одоо би биэндээ хайртай шиг өөдс харж байгаа дуул тэр гэдэг багтай болоо. Тийм шүү дээ. Одоо манай болдоо дээр байна. 16 та настай нэг захиагийн дуун дээр нь орсон энэ охиныг гэж явсан тий. Яг энэ юм хүн гардаг байхгүй. Тэгвэл тэрийн сайхан шүтж байгаа юм чи. Яг өөрийн чинь барьдаг зарчим, баримталдаг зарчим ямар киноны гол дүр вэ? Ер нь бол би яг энтэй адилхан хүмүүсийн мэдж байгаа нэг кино гэдэг шүү дээ. Тэрэндээ тиймэрхүү үгэндээ би гэж хэлчихэл юм биш үү? Одоо гоор дөрүлж байгаа хөнгө явна. Манай амар бодоод байна. За. Тэгээ аль нь ч тэгж хэлмээргүй байна. Энэ бол отногийн амьдрал байхгүй юу? Би өөрийнхөө юу хүсэж байна, юу таалагдахгүй байна. Би энд гин дүрдээ ямар хуул гэж байгаа юм. Харахад нэг тиймэрхүү эмгтээтэй төстэй дээ гэж асууж байгаа. Би өөрийгөө яг тэгж яг тийм эмгтээтэй төстэй юм одоо миний би явж жуулаараа бүсч юм уу те аа дайлнуу л гэж байгаа юм байна. За манай жигээ яг бодохоор орж ирэхгүй л яг киноны дөрөв те шагдар шүү дээ. Заваад би юу би өөрийгөө хэлчихээ.
бодлоо гэдэг. Исмэл юм уу те? тэгэж Би ч та чилүүгийн шүү дээ. Тэ айгу гоё дөрдөг өөрийгөө би юу тийм л чанарын хүн шүү дээ. Чилүүч нэг ийм их юм ярьдгүй баха. Тэр кинонд нэг юм огтлуулчдаг санагдаад. Тэр чинь огтлохоос өмнө гайгүй байсан. Дуулж болдог юм Айгу байна. өөр хүн байсан тэр чинь. Яриа өөрөөтэй бас наана цаанатай байсан. Огтлуудад болох байсан даа. 5 хоногийн дотор нэг залуу чинь шүү дээ. Танилцаа. Хайртай болоо, дуурлаад тэгээ тэрнийхээ төлөө чи амь насаад золиослохор хугацаанд байж чадахгүй 5 хоног. чадахгүй. Чид яг 5 хоног 5 хоног үгүй. байхгүй. Ганаад 5 хоног ч за 5 хоног тий яа биш. ганаад Тэ? Надад бол ерөөсөө нэг өдөр багтал. болно. Тэгэл амь насаад Яагаад юм бол тэгэл амь насаад зориулж чадах юм уу чи тэр охины хөдөлгөөн. чадна штэ. Би их нэртэйг нэг өдөрт л танилцсан штэ. Гэхдээ тэгээд чи Нэг өдөр танилцаад одоо ингэ явж. Гэхдээ одоо ч тэрнээс Нэг өдөр эхлэхгүй бол 5 өдөр би яваа дуусна гэж байхгүй штэ. Хэрэв яг 5 өдрийн дараа Нэг өдрийн дотор эхлэх 5 өдрийн дараа салах юм уу? Тийм нэг өдөр. яг 5 өдрийн дараа тэр эмэгтэй хөдөл амь насаа зориулж чадахгүй л гэж байгаа байхгүй. Чамаг нэг охинтой чи одоо одноодоо Бэлэг өөрөө танилцсан. өг гэдэг. За бараг л тиймэрхүү л. Юу амир солонгос киноны бодоод явцгаа. Гүй биш. Би сая үтсэн чи тэр Нэрээсээ бүр амар Титаник дээр тэгж байна уу? Би бүр Джек тэр хоёр чи танилцаад тий. яг 5 өдөр болоод Джек тэгэл явуулж чадчихээн. Гэхдээ Джек чи хэрвээ гэхдээ юу ячаад амар новшин байхгүй. Яна бас болохгүй. Чи боо би наалгад чи хайши. Би чи бас нэг Джек чи бас нэг тийм мужик гоогод байгаа байхгүй. Бас нэг те Мэ дараагүй гэж чадчих байгаа шүү дээ. Ер нь бол Гэтэ одоо жоохон гэтэ чи осроо ороо. Өвнөд айгу шинжлэх ухааны юугаар л айгу хэвтэж болно гэж гарсан юм л ш тэр хаалган дээр чинь те. Гэтэ би ингэж бодож байгаа. Одоо 5 хоногийг ингээд баг гэж бодож хүн болгон болно л доо. Янз янз нэг өөр өөрсдийнхөө болно. Жишээлбэл тэгж чадах хүн энэ хороо дээрс байх бах те. Бага штэ. баг шүү дээ. Тэ. Одоо байна. А энэ дөрөвт л алгаа гэж. Уучлаарай гэж байна дөрөвт. Ийм л хүмүүс шиг те гэж. Хүн айгу эвгүй болсон уу явахгүй юу да. 5 өдөр танигдахааргүй болсон байхгүй юу да. Би чи гэхдээ яг Титаник кино бол ерөөсөн нүдэнд харагдахгүй шүү дээ. Яг тэр 5 Харин үйл. би тав. Улаанбаатар гинэ шүү дээ. Харин яг хийж байгаа байхгүй юу. Тэгж арай өргөнгөрөнгөөс Тийм нэг усан онгоц ялангуяа ус усанд муу хүн чи мань мэднэ бол зүгээр өвдөг үрсэн усанд зүгээр чулуу шүү дээ. Тийм чи юу тийм дөрөв том янтаа усан онгоц нүдэнд харагдах юм бид нар чи. Тийм шүү дээ. Яг тийм нөхцөлд бол бас тэгэл нэг өөрлөг бодох л байл. Заваарсан юм бэ та нар ч. Өөр бодохгүй. Өөр юм байна ясаа та нар ч одоо. Өөр бодохгүй. Бас нэлээ өөр юм бодох. Ингүүл яг бол одоо амьдралд бол зөндөө юм тохиолддог тийм үү гэж ярьдаг шүү хүмүүс юм. Юу тохиолдогч байх. Гой үнэн шаар дурлаач гэж байдаг л байх. Гэхдээ чамд үнэхээр таалагдж байгаа нэг гой залуу байгаа заа. Үнэхээр таалагдж байгаа. Гадаад дотоод айл. Хамаагүй өөрөө л мэдсэн. Үнэхээр гоё заа. Тэгээд та яар нэг шөнөний хамт өнгөрөөд хинч мэдхгүй л одноо яах. Хинч мэдхгүй. Яг өмнөдөө бүр ялаач мэдхгүй бурхан ирээд хэлэхэд. Тэ мэдгүй өөртөө л би ярих байх та. Энд Ярил л да. Нөгөөг нь ажил. Ярил л да. Ярил л да. Одноо яс тэгээд. тийм нэг яах байхаа тэгээд мэдгүй одоо амьдралаа Нөхөж үзэж байгаа шүү. Амьдралаа бодно шүү. Нэвтрүүлэг яг амьдралаа бодно шүү. Усаа хэрэг бодно юм. чинь хамгийн түрүүнд амьдралаа бод. Чи амьдралаа Үгүй амьдрал гэдэг нөхөр мэдхгүй шүү дээ. Уулна. Хинч мэдхгүй шүү Одоо дээ. ямар амар балиар юм аа. Юурөөсөө тийм болохгүй. хэлж байгаа шүү. Бурхан хэлж одноо хинч мэдхгүй. За бүгдээ Ээ. Би юу ч хэлээгүй шүү. Тийм болохгүй. Бурхан бид хэлнэ гэсэн чи би юу ч хэлээгүй шүү. Бурхан юу байна шүү. Яа нэм Энд л болох байлаа. Яа. Чи ч яг юу ч хэлээгүй дээ ойлгомжтой. Яг энийг би бол яг бодит баримттай, шинжилгээтэй, судалгаатайгаар хэлээ л да тий. Их Британий судалгаа гаргасан байна. За. Тэр судалгаа нь болохоор одоо хин эрэгтэй нь илүү юу, эмэгтэй нь илүү араар нь тавьж гин вэ гэдэг судалгаа. За. Тэгсэн чинь хамгийн одоо Түгээн. сонин За. судалгаа гарч ирсэн байна. Тэр нь юу гэхээр бүсгүйчүүдийн зэ 77% нь араар нь тавьсан байна. За. Нөхрөө. Уусаа Британи хүүхнүүд бас Тэгээд? хүүхнүүд шүү. Тэнгүүтээ үлдсэн бүсгүйчүүдээс ингээ асуусан чинь 66% нь араар нь тавьж болно шүү дээ. гэж хэлсэн Тий, за. Тэнгүүд их гоё юм гарч ирж байна. Одоо аягүй гоё. Тоомо битсэн. Энэ тоогоос би багч шүү дээ. За. Тэнгүүд хамгийн гоё нь
Ирчүүд нь 45%. Нэг дахин байгаа гоос тий. 45% араар нь тавьсан хүлээн зөвшөөрсөн. Зүгээр 4 хүний дунд судалгаа надад их Британи Мертан ч яах вэ гэж. За 4 хүний дунд зүгээр сайхан судалгаа явуулж араараа тавих уу гэж. Гэгч за чи тавих уу гэж. Заагаад бид нар Юсибай нөө имбат нөхөө болж өгдөг. Яа Би асууж ганаа ярьсан биз дээ ёо. Шинэ гоё судалгаа. Шинэ гоё Британи. Энэ 4 хүний судалгаа явчих л да. Судалгаа мэдээж хүн дээр л явж судалгаагаар За тавихгүй. Чи тавих уу? Тавихгүй ганаа. Тавихгүй. Юу гэж тийм. Ганаа гэж. Аюу. Тэгвэл ингэж байгаа байхгүй юу? Хамгийн мардсан одоо нэг бидний аман бүр болохоо хайцсан хүмүүс байдаг шүү дээ. Тэрэн шиг хамгийн хөнгөмсөг хүүхнүүд ингээд хөнгөмсөг залуучуудыг ингээд дунд нь судалгаа явуулсан чинь тэдний 89% Тавихгүй гэсэн юм. байж боломгүй, ёс суртахуунгүй асуудал гэж хариулсан байна. Тэгэхээр нэг одоо айгүй хүний юу л яг тах. Азарын манай монголчууд бас зөв л хэлсэн байх те. Бас хантай л хэлсэн. Их шигээр одоо ингээд тийм учраас ийм сайхан нээлттэй байл гэж. Гэхдээ тэгээд байгаа шүү дээ. Дугуй хүний юу яах гэсэн чи тэгээд дуутаагийнх нь хатсан байт юм уу гэдэг. Юу вэ? Яагаад араар нь тавьдаг вэ гэдэг юмн дээр бол секс нэлээд доогоор орчлээ. Судалгаа 4 5 дугаар байранд орж илээ. Хамгийн нөгөө нэгдүгээр шалтгаан яагаад араар нь тавьдаг шалтгаан бол яг уйтгартай нэг хэвийн байдлаас л болж араар нь тавьдаг. Тэгээ хоёрт нь эдийн засгийн байдал нөлөөлж байна. Тэгээд нэг юу вэ? Тэгээ дөрөвдөгт нь секс орж илээ. Эдийн засаг тийм дээгүүр байгаа. Аюу дээгүр үү те. Хоёрт орж ингэж амар шүү дээ. Амар юм. За ингээд бид бүхний гэр бүл нөхөн үржмийн талаар ярилцсан болон маань ингээ энэ хүрээд өндөрлж байна. За дараагийнхаа болонд орох уу? За тэгээд дараагийн бол За одоо ингээд хувцалтын талаар амар ярьдаг те. Өөрөө бол гэр бүлтэй хүн юм байна. Тэ? Одоо чи гэр бүлтэй, ганаа гэр бүлтэй, энба гэр бүлтэй те. Тийм үү? За тэр хамаагүй. Тэр хамаагүй. Энэ бол ерөөс хамаатай биш шүү дээ. Нэг сонирхолтой ш. Энд тийм ингээд интернетээр ч юм ингээд ном дээр ингээд янз янзын сексийн байрлалууд энэ төрөл байдаг шүү дээ. Камасутрагийн байрлал. Тийм байдаг. Тиймэрхүү байрлалыг чи туршиж үздэггүй харчаад ингээд санаа аваад ингэж чи даа гэл. Алита чи ингэж чи ингүүл ямар гэдэг тийм. Би ерөөсөө ийм асуултанд хариулахгүй гэж би уцаар чамд хэлсэн. Ерөөсөө ингэж буух ч юм уу ямар нэг юм ам алдуулах гэж байна уу? Хувийн амьдралаа эсвэл одоо бусдад туршиж үздэггүй. Энэ тэр туршиж үзэх нь байна уу миний хувийн асуудал шүү. Гэхдээ ер нь тийм. За тэгвэл өөрөө сэдвэр орё. Би бол энэ бол хайртай ч юм уу NBC-д ч юм уу би бол нэг тийм хүний юм уу нэг орлого байхгүй. Би байхгүй. чиний арга барилыг мэдэх учраас би яг одоо бүр мэдээд нь штэ. Үгүй ээ үнэн шал өөр байхгүй. Ямар санаатай хүмүүс үү те? Та хоёр хоёулаа санаатай. Би бол зүгээр л нэг үнэнгээ л хэлье. Сонгодог байж гоё гэж. За эрэгтэй дээрээ гэж. Хамаагүй гэж. Миний хувьд сонгодог байвал хоёр шиг байгаа. За ингээд манай нэвтрүүлгийн өдөн дэр булан манай ингээ өндөрлөө гээ энэ дэр үд юм. За мэдгүй. туршиж үздэггүй үздэг би нэг юм ойлгохгүй болчлоо. Нэрэнд нь хууртаад ирсэн айгүй эвгүй нэвтрүүлэг. За хайр гэдэг нэвтрүүлэг үү? Тий. Дотор нь одоо энэ ч одоо би ямар гэж чинь нэвтрүүлэг. Энэ хайрын дотор зөндөө юм байгаа. Тий. Мэдмээр юм байна. Ард түмээ орох дараагийн нэг бүх тэгдэг шүү дээ те. Өө нэг по удчээ те. Өө битрүүл секс юм шүү дээ. Гурилд тийм бэ дөө гэдэг шиг л те. Зүгээр би бол туршиж үздэг. Ер нь бол үзхийг боддог те. Хэрэв боломж гарвал те. За баярлалаа залуусаа. Гоё сайхан яриа өрнөлөө. Гэтэ айгуу тийм хүнд авахын хүн дээр авлаа. Хөнгө авах хэвээр нэг хүн дээр авлаа. Янз янзэл юм боллоо те. Тэгээ би та их зүгээр гоё боломж хүнд бол мөнгө бол хэзээ ч илүүддэггүй. Тэгээд юу хэлэх чинь гэдэг юм бол энэ дискарт байгаа. Тэгээд 200 сая төгрөг маань нэвтрүүлэгт төлж байгаа энэ дискарт. Тэгээд яг ч нэг бол эднийх уралдаан зарласан юм бэлээ. 11 сарын 10 хүртэл нэг голомт банк гэдэг тэр пэйж хуудасаараа нэг уралдаан зарласан баг. Тэн дээр нь бүх юм байгаа. Тэгээд нэг картаар нэг Япон залуу ингээд нэг юм үзүүлээд байгаа байхгүй. Ингээд ингэж байраад ингээд байгаа. Би та гуравт заяа үзүүлье тэр видеог. Тэгээ хамгийн сайн хийж чадсан хүн нь би тэр 200 сая төгрөгийн бэлэг болгоод өгч бензин хийчихнэ. Тэ? Өө 200 сая төгрөг чи 2 удаа банк төлөв. Өө тийм болохоор юуг нь үзчих те. Би эндээс харуулчих. чадах юм болоо да. Зүгээрээ. Цөмөрөөл үзье да одоо. Энэ видео. Иймэрхүү юм хийх юм. Яг ингэж хий гэж байгаа юм биш те. Иймэрхүү.
Өнөө бол амар юм байна. Амар. Гээж бол тачихгүй шүү дээ. Би бол чадахгүй. Зөв хөдөлөөл хайчгаа. Хөдөлөөл хайчих. Тэгээд заагаад нэг хайчих. Энэ бол амар. Тэг үгүй шүү дээ. Хин чадсан 3 хүнд боломж байгаа шүү дээ. Би За ганаа гасчаа. За та би хоёр бол зооч. За та хоёрын хин. чи юу нах уу? Ти дайчин биш юм уу? Амжилт найз алуу. Үгүй, Би чамаа дэмжиж байгаа сэтгэл зүгээр гэж чам хөөрхөн болоо. Хинчээд хэрэггүй байна гэж. Болж ийн өгшөө чи болж ш. Оо бараг чадчихлаа дөө. Айгу уруутай. Оо алаа ийцсэн. Өө за. Цаа бэцарэ цааж гараа. Тасис. Үгүй. Зис картаар бол. По болж штэ. Одоо зөрөгтэй болж. Өө ямар. Оо. Яа. Тэгээд Оо яа болж штэ. алга руугаа хийгээд Өө энэ алаа. Жонглоор таачих штэ. Йоо. Цааж гараа. Инглээ. Өө Инглээ. Өө За нэг юм. надаа ийц. Мэн боо. Тэг чи зүгээрээ зүг оролтон нэг үзэн чих таасан. Багта цирк мэт. Асын бод тэгээд одоо Циркт нуурдаг байсан нөгөө. Чи бүр жонглоор таачлаа шүү дээ. Энэ ганагийн хийх гэдснийг хийж л. Өө энэ хуруу тулчаа явдгүй. Энэ хуруу тулцсан юм аа. за Ганагийн хийснийг хийж юм л та. ганц Өө энэ алаа. ганц гараараа хийж штэ. Яа за алаа ийс. За 200 цуваагаа ваад өгчөө. Манай листас. За баярлалаа залуусаа. Цаг зав зарцуулаад гоё ирж байгаа. Мэдээж зөндөө гоё ажил зөндөө энэ амьдралын чинь бас нэг хэсэг хугацаа хумсалсан дуучлаараа ихтэй гоё байла. Гоё одноотойгоо танилцлаа. Житэйгээ гоё дотн сайхан танилцчихин дээ. Гоё болж байна. Маш их баярлалаа. Тэгээд би одоо бид нар энэ хайртай гэдэг энэ NDC-ийн төсөл 50 дугаар яваад дууссан. Тэгээ би хайртай гэдгийг нэг 11 2 дугаар явуулаад дуусч байгаа. Одоо энэ нэг сүүлээс нэг 2 дахь авах гэж би тэгж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө дуусч байгаа. Тэгээд гой дэмждэг одоо жишээлбэл ингээл энэ камерын дээр ингээд зогсож байгаа энэ хүмүүс тэгэл энд ингээл ингээд нэг жоохон мөнгө хэрэг болно л доо. Тэгээ өөрөөсөө гарах бас хэцүү. Зарим гарахтаач гаргана. Тэгээ дэмждэг гой Unitel Group-ийн хамт олондоо чин сэтгэлээсээ гой баярлдаг. За Unitel-ийг нэг шидэд алгачих. За гар утас лизингээр өгч байгаа шүү гэж байгаа заа тэ. Ингээ зарын чанар дуу. Тэгээ юу 11 сарын 18-нд манай G-ийн тоглолт болно. Клик бүүм юм. Тийм, Клик бүүм. тийм. Тэгээ бүлгийн тоглолт. Тоглолт болно. Мөн 18-нд манай Corporate-ийн энэ Convention Center-ийн концертын тахимд гоё энэ YouTube Hits гэдэг YouTube-ийн гоё ингээд хит болж байгаа дуучдын гоё нэгдсэн гоё тоглолт болно. Тэгээ одоо жишээлбэл Авиаслиг монголчуудын хөтлөгч, яг түншгийн хөтлөгч нар ТV коктейл бүрэн бүрэлдэхүүнээрээ хөтлөнө. тэгээд бас 11 сарын 10 11 12 манай драмын 85 жилийн ойн өдрөлгүүд болно. За тэгээ залгаад миний төрсөн өдөр. За Яг 18-ны өдөр болохоор манай яг шинэ уран бүтээл жаргааг нь арч үжиг арай тавлагдаж байгаа. За. Баярлалаа. Ингээ суугаад. бас гарыг барьж санаатай байсан. Айгуу тэнэг байгаа хөөх гэнэ.